beautiful girls all over the world. I could be chasing, but my time would be wasted. They got nothing on you, baby. Nothing on you, baby. They might say hi, and I might say hey. Hello. But you shouldn't worry about what they say, 'cause they got nothing on you. Nothing on you, baby. Nothing on you. Nothing on you, Бүгд найрамдах Солонгос улсад байрлах Конжо урлагийн дээд сургуулийг манай сурвалжлах боловсрсон нь учиртай. Конжо дээд сургууль улсдаа дэв үр тогтдог Монгол оюутнуудын хувьд суралцах хамгийн боломжит орчныг бүрдүүлсэн газар юм. Энэ сургууль Монгол оюутнуудын хувьд World Career Group-ээр дамжин сүүлийн жилүүдэд ихэд тань сонсогдох болсон юм а. 그만큼 사랑하나 봐. 그만큼 기다리나 봐. 그토록 Сайн байцгаана өрхөм үзэгчдээ Конжо урлагийн дээд сургууль дээр бид хүн хүрэлцэн ирээд байна. To be or not to be-ийн оюутнууд маань энд хэрхэн байгаа. Монгол оюутнууд ямар шиг байдалтай суралцдгийг бас World Career Group-ийн маань Конжо театр урлагийн сургуулиас ямар байдлаар үйл ажиллагаагаа явуулж байгаа юм бэ гэдгийг та бүхэндээ танилцуулахаар манай сурвалжлах хэсэг хурж ирсэн байгаа. Анхны сэтгэл гэвэл одоо Конжо урлагийн дээд сургуулийн гадаад харилцааны хэсэг дээр хүрэлцэн ирээд байгаа. Тэгэхээр та бүхэн эндээс харах юм бол миний лав сайн мэддэг манай Фишай фестивалд, Загсан фестивалд шүүгчээр оролцож байсан. Конжо театр урлагийн их сургуулийн гадаад харилцааны хэлтсийн дарга Пак Сунжун за мөн түнчлэн яг энэ Монгол оюутнуудын маань хариуцсан багш Ий Сунхун байна. Тэгэхээр бүгдээрээ хамтдаа орцгоё. Энд ер нь хэн биднийг хүлээж байгаа болоо. 안녕하세요. 만나서 반갑습니다. сайн байцгаана уу? За, өнөөдрийн мэндийг хүргэе. Танд ч гэсэн өнөөдрийн мэндийг хүргэе. Монгол оюутнууд ер нь хэр их байдаг вэ? Одоо яг үндсэн ангидаа сурж байгаа Монгол оюутан гэх юм бол 10-аад тэгээд Солонгос хэл сурж байгаа оюутнууд нь баг 30-аад байгаа. Зөв. Чиний хувьд Би болохоор өөрөө тийчээрч ангид сурдаг. Нэгдүгээр ангид сурж байгаа. За. Тэгээд манай UBS Music телевизийн хөтлөгч Амраа байна. Сайн явж ирсэн үү? Сайн явж ирсэн. За тэгээд эртнээс хойш нүд нэгцэр агаал гайхсараад ирлээ. Үнэхээр үзэсгэлэнтэй газар Конжог сургууль байт юм байна. Маш их уул донд, толгой донд уулын бүгдээрээ ой модоор бүрхсэн. Ямар ч үсэн үзэгч таахах гэж бодож. За ингээ ихэм үзэгчтэй бүгдээрээ хамтдаа Конжо урлагийн их сургуулиар аялцгаая. Үнэхээр сонирхолтой байх болно. Монгол оюутнууд маань мөн түнчлэн хэрхэн яаж суралцж байгааг энэхүү нэвтрүүлгээр та бүхэндээ хүргэх болно. Мөн Конжо урлагийн их сургуулийг та бүхэнтэйгээ танилцуулах болно. Бидэнтэй хамтаагаарай. Конжо урлагийн дээд сургууль 1948 онд байгуулагдсан. Тул сургууль нь 21834 оюутантай бөгөөд гадаадын 17 орны 59 ихтэй сургууль 4 судалгааны хүрээлэнтэй хамтын ажиллагаатай юм байна. Бакалаврын сургуультанд зүүн хойд Азийн орны оюутнуудад 30% хөнгөлөлттэй, бакалавраас дээш сургалтад гадаадын оюутнууд 30-аас 100% хөнгөлөлт идэх боломжтой. Үнжийн тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд жил бүр 10 магистр, докторийн оюутанд 100% тэтгэлэг, хоёр талын онгоцны тийз, сард $300 Америк стипенд олгогоороо гадаад оюутнуудад ихээхэн боломжийг бүрдүүлдэг давуу талтай. Энэ сургуульд Монгол оюутнууд сүүлийн үед суралцах хүсэлтэй болсон нь үүнтэй холбоотой юм. Гадаад оюутнуудад үзүүлэх үйлчилгээ, хөнгөлөлт зэрэг нь давуу талыг бүрдүүлдэг юм билээ. 2503 гэсэн дугаарт бол гадаадын оюутнууд Солонгос хэлд суралцдаг юм байна. Энд ч манай Монгол оюутнууд байгаа болов байхгүй болов би мэдэхгүй. Гэхдээ ямар ч л байсан орцгой башийнхан ярьж байгаа сонсогдоод байна. Шууд орж болох юм болов юм гээд. Ямар ч гэсэн нэг Монгол оюутан байна. Монгол оюутан сайн байна уу? Сайн байна уу? Ямар вэ? Солонгос тэр удаж байгаа вэ? Одоо ирээд
сар гар болж байгаа. Тэгээд дэжгүй байгаа. Би онотбигийн гран при шагналтан маань энд яг Солонгос залуу болсон байх шүү. Солонгос хэл хэрэг сурч байна. Ер нь сурж байна. Би тэгээд ер нь жоо хоцорж ирсэн. Тэгээд энд ирэхдээ 10 сарын 5-ны орой ирсэн. 10 сарын 8-наас хичээлдээ байсан. Тэгээд ангийнхаа хүмүүсийг гүйцэх гээд нэлээд хичээл хийж, өдөр шөнөгүй хийж, ер нь гайгүй сурчлаа. Солонгос хэл өмнө сурч байсан. Үгүй сурж байгаа. Хичээл хийцээ тарах үлээ. Орой 5-аас тарах шүү дээ. За тэгвэл орой 5-аас уулзсан шүү заа. За яа. За ингээд үзэгчтэй төби онотбигийн ялагчд маань яг одоо Солонгос хэлээр суралцаад байж байна. Орой 17 цаг гэхэд хонгч урлагийн дэд сургууль суралцж байгаа монголчуудаа бүгдийн нэг газар бөөгнүүлж байгаад эрхэм үзэгч та бүхэнтэй уулзах болно. 컴퓨터를 사용할 수 있습니다. 오케이? 그래서 시간을 주고 눈이 옵니다. 밖에 사람들이 없습니다. 저도 날씨가 내가 지금 날씨가 자, 다른 집을 찾으러 갔어요. 왜? Тус сургуульд ирсэн монгол оюутнууд ихэвчлэн хэлийн бэлтгэд хамрагддаг. Монгол оюутнуудын давуу тал нь солонгос хэлийг богино хугацаанд сайн сурах явдал. Манай төби онооцби анх дугаар театр гэсэн реалити шоуны гран при шагналтан Ганбаатар дэд байрын шагналт мөнх чимэг нарч тэдний нэг юм. Энэ жил 2 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа төби онотбигийн анхдагчуд 1-р байрын шагналт манай Гамба, 2-р байрын шагналт мөнх чимэг хоёр маань Солонгос хэлийг анхлан суралцж байгаа анхдагчуд юм байна тийм үү? Тийм. Анх энд хурж ирэл тэгээ сурсан. Тэгээд анх орж ирэхэд бас эвгүй байсан шүү. Тэгээ би чинь дундуур нь ч ирсэн, ороод ирсэн багш нь солонгосоор яриад хүүхдүүд нь ярьж ойлголцоод над мэддэг юм байдгүй. Тэгээд хүнд бол жоохон хэцүү л лээ. Тэгээ шантрах юм байлаа. Одоо л гэхдээ ер нь бол хамаагүй дээр болсон. Гайг бас одоо энд ирээ сар гарan болчлоо. Чих онгооч энэ ерөнхийдөө. Оцсон. Кино минь үзэхээр зарим дуу муу сонсохлоор чинь ойлгож болох гэдэг болсон шүү дээ. Манай хин мөнх чимэг Гамбаг бодох юм бол би нэг 14 оны өмнө ирсэн. Тэгээд бид нар хамгийн гол нас нэг жоохон асуудалтай нэг хоцроод ирсэн. Нэглээ хүүхдүүд зөвхтаа тэгээд бидний нэг 10 хэдэн хичээлийн өмнө үзэж байгаа хүүхдүүдтэй цуг оролцсон байсан болохоор ихэндээ бүр манараад юу болоод байна гэл ерөөсөө амар хэцүүснээд одоо бол нэглээ болцсон. Тэгээд нөгөө хүүхдүүдээ гүйцээд ирсэн. Одоо хичээл бол маш сонирхолтой байгаа. Тэгээд энд сурах надад маш их таалагдж байгаа. Тэгээд өмнө оюутан байжгаад хичээл ихгүй айгу удцсан байсан. Тэгээд энд ирээд өглөө 9 цагаас орой 5 цаг хүртэл хичээлээ хийдэг. Яг ингээл хичээл дээрээ суугаад тэгээд манай багш нар их сонирхолтой. Цуг байгаа монгол хүмүүс маань ч гэсэн их гоё тийм хөдөлмөрч их ёшими тийм хүмүүс байгаа. Хэдэн минут засварлага байлаа? Хэдэн минут болов? Тийм. 10 минутын засварлага болоо тэгээ буцаа хичээл нь ороод орой 5-аас тарах уу? 10-аас тарна. Өдөр 1 цагийн завсарлагаатай. 1 цагийн завсарлага нэг завсарлагаараа гарч бид хоолундаа идэл. Тэгээд буцаалаа. Тэгээд хичээлийн цаг бол юмд ороо өнгөрч тийм дөө. Яг ингээд өглөө 9-өөс орой 5 хүртэл анх сонсож байгаад айгүй их санагддаг байсан. Тэгээд яг хичээлдээ суугаад ойлгоод багш магчтайгаа ярилцаад ингээд ирэхлээр цагс айгүй урд өнгөрч. Ийм их л тав болсон. Гэж мэдсэн үү? Өмнө сонссон. Би бас сонссон. Гэхдээ яг өнөөдөр ч юм уу эсвэл яг хизээ их нь бол мэддэггүй. Зөвөр намайг тэндээс явхад хэлжсэн. Уугнаа надад хэлжсэн. Явхад очноо гэд хэлжсэн. Яг хизээ их нь бол мэдээг. Хизээг бол үнэхээр таашгүй. Би ч бас таашгүй байлаа л да. Тэг хүрээд ирсэн. Манай мөнх чимэг хараад бүр амн ангаагаад шоконд орсон тий. Би бүр гайхаад юу бис гэд бичиг ингээ гараад ирвэл үгүй юу илээ гэсэн чи таныг харсан чи мөн нөө. Хэнаа ирж байгаа байна гэж. Тэгээ бид нар нөгөө өчигдөр айгүй эхний 10 жилийн шалгалтыг өгцөө. Тэгээ шалгалтынхаа дүн мөнгө сонсгоод нөгөө шалгалтынхаа тестүүдийг хараад зөв юусэн буруу юусэн бүглөөд бол айгүй анхааралтай сууж байсан байхгүй. Энэ чи таныг ороод чи бүх анхаарал ерөөс тийшээ. За ингээд үстэй
удахгүй эргээ уулзах болно. Энэ анги танхимын их астайхан байт юм байна. Орж ирэхэд хүүтэн байсан л яг анги нь гоё дулаахан юм байна. Дараа жилээс үндсэн ангид орно. 3 сараас үндсэн ангид орно. Ямар ангид орох вэ ингээд? Жүжигчний ангид орно. Адилхан. Тийм. Өшөө бас 2 хүүхэд жүжигчний ангид орохоор байгаа. Нийт 4 л орох бах. Тэгэл тэр үед л манлаад нь да. Монголынхаа нэрийг хүний нутагт гаргаж шүү залуусаа. Би итгэлтэй байна. Ингээд эргээ уулзцаа идэх үү. За тийм. Конжо урлагийн сургуульд өвхөл тавьсан анхны сэтгэгдэл их энгийн. Багш сургуулийн галдны ажилтнууд нь гадаад оюутнуудтайгаа их л дотно найрсаг байгаа нь сайхан санагдсан. Ингээд Монгол оюутнуудын сэтгэгдэл ямар байгааг сонирхъя. Монгол охтууд залуучууд маань энд хичээлд өнөхөр сайн суралцдаг юм байна. Удуулын үед манай UBS сургалтын төвд суралцж байсан баха. Тийм ихтэй багш UB сургалтын төвийн хөтлөгчийн курсын 2 дугаар дамжаанд нь суралцаа төгссөн. Тэгээд яг суралцаж төгсчөөд одоо яг энэ сургуульд ирээд хөтлөгч нэвтрүүлэгчийн ангид нь сураад байж байгаа. Тэгээд нэг хүнсэн төгсчөөд хилээ сайн сураад тэгээд буцаж очиод UBS-тээс ажил хийх хүсэл сонирхолтой байгаа. За манай UBS ирээдүйн боловсон хүчин энд бэлтгэгдчихэл байгаа юм байна. За энд хэн бэлээ? Зулаа. Бүтнээр нь. Бүтнээр л зул. Зул ер нь энэ хангах саран болох шатндаа хэдэн сар бэлтгэгдэж байна? Одоо ирээдүйн нь 2 сар л болж байна. 2 сар хэд хоногтой л. 2 сар хэд хоногтой хөвгт ахна шүү дээ Солонгос хөвгт тий. За ирээдүйд ямар мэргэжилтэй болохыг хүсэж байна? Чи операторын юугаар зурлаач юугаар сурах гэж ирсэн. Тэгээ одоо ямарсан анхан шатанда хангугаа гэж Солонгос хэлийг сураад л явж байна да. Ирээдүйн UBS-ийн зураглаач. Энд хэлний бэлтгэл сурж байгаа. Хэлний бэлтгэл сурж байгаа. Ирээд нэг сар 10 дөнөө хонж. За ирээдүйн зорилго, хэтийн зорилго юу вэ? Мейкапын чиглэлээр ирсэн. Энд одоо л дасгаж байна да. Тий. Дасгаж явах хэцүү л юм байна. Дасаагүй царай байгаа хгүй. Яг монголоор байгаа хгүй. Ерөөсө хангах сараа харагдахгүй байгаа. За энэ бол дассан шүү хүүхдээ нөө. За 안녕하세요. 안녕하세요. За ямар байсан бэ? Энд ирээд хэр удаж байна вэ? Энд ирээд одоо 2 сар гарсан болж байна. Ямар хурдан идэж ч байгаа юм бэ чинь төөрсөр төрөлтөө нутагтаа ирсэн юм шүү аа. Хэр сурч байна? Гайгүй ер нь бол гайгүй шүү. 2 сарын дотор ямар ч хүмүүстэй ойлголцож байгаа. 나는 어떻게 됩니다. 나는 어떤 팀입니다. 만나서 반갑습니다. 예, 반갑습니다. За энэ мэдчлэн би одоо нэг өдөр болвол айгаа сурцсан байгаа шүү дээ. 2 сар болвол бас нэлээд сурах юм шиг байна те. Орчинд нь байгаа болохоор айгаа хурдан сурж байгаа. 그만큼 사랑하나 봐 그만큼 기다리나 봐 그토록 아프게 해도 내 맘은 발전할 수 없나 봐 사랑은 남아있나 봐 내 맘은 변치 않나 봐 널 향해 지켜온 사랑 이제는 다 말할 수 있다고 널 사랑해 Энэ сургууль ямар давуу талтай, ямар онцлогтой Монгол оюутнууд маань яаж амьдарч байгааг та бүхэндээ сонирдуулсан. Тэгвэл одоо энэ сургуулийн онцлогийн талаар бас гадаад харилцааны хилцээний дарга Парк Сунжунаас бас тодруулахыг хүсэж байна. 안녕하세요. 안녕하세요. 샘베노. Сайн байна уу? Дахиад уулзсандаа баяртай байна. 예, 만나서 уулзсандаа маш их 반갑습니다. баяртай 우리 байна. 공주 영상 Конж урлагийн дэд сургууль маань нийт 27 салбар сургуультай 3500 оюутан суралцж байна. 있습니다. 그리고 Манай сургуулийн онцлог бол телевизэн болон урлагийн бүхий л мэрэгжил олгодог. 으로 하는 그런 Манай сургуулийн онцлог бол телевизэн болон урлагийн бүхий л мэрэгжил олгодог. Мөн онгоцны үйлчлэгчийн ангитай. 그 스태프들 Манайд олон монгол оюутнууд амжилттай суралцж байна. 방송과 관련 Үүний нэг илрэл нь манай сургуулийг саяхан төгссөн монгол оюутан Солонгосын KBS телевизэд одоо найруулагчаар ажиллаж байна.
Солонгосын KBS телевизэд одоо найруулагчаар ажиллаж байна. 그 스튜어디스과 Таарсантэй. 또 항공 관광과 이제 이런 Манай сургуулийн боловсролын төв 7 улсын 20-од сургуультай хамтан ажиллах гэрээтэйгээр оюутнуудыг суралцуулдаг. Энэхүү боловсролын төвийн маань онцлог нь гадаадын оюутнуудад Солонгос энэхүү боловсролын төвийн маань онцлог нь гадаадын оюутнуудад Солонгос хэл заахаас гадна сонирхолтой байдлаар цуглах үүднээс сардаа нэг удаа Солонгосын соёлын тусгай хөтөлбөр зохион байгуулдаг. Монгол оюутнуудын суралцж байгаа байдлыг ажиглахад хэлний маш өндөр авьяас тань харагддаг. Маш богино хугацаанд Солонгос хэлийг чадварлаг эзэмшсэн байдаг. Жишээ нь энэ 2 сард ирсэн монгол оюутнууд 6-аас 7 сарын хугацаанд чөлөөтэй ойлгож ярьдаг болсныг нь хараад их бахархдаг. 시간도 있었습니다. Үндсэн ангид сурдаг. Өөрөөр хэлбэл яг солонгос хэлээ одоо нэлээд сайн эзэмшсэн юм оюутнуудын бас байгаа юм байна. Тэг хичээлийнхэн дундуураас зөвшөөрөл аваад орчоо бүгд хамт ороод харцгаая. Манай удуулаас сурд юм лээ. Конжо урлагийн их сургуульд тайлбар дэлгэцийн сургалтаараа алдартай. Сөүлээсээ 86 км-ийн зайтай орших Конжо хотод байрлалтай хотынхоо нэрээр нэрлэгдсэн сургууль юм а. Конжо их сургууль нь 2 болон 3 жилийн сургалттай тэнхэн, мэрэгчлийн бакалаврын зэрэг олгодог тэнхэнгээд 24 тэнхэнтэй. Тэр дундаас дүрс бичлэг найруулагчийн тэнхэн ихэд анхаарал татлаа. Учир нь уг тэнхэнд монгол оюутнууд телевизийн чиглэлээр суралцахад таатай боломж бүрджээ. Одоо яг бидний орж ирж байгаа энэ танхим бол телевизийн салбарт одоо суралцах ирээдүйн телевизийн боловсон хүчнэрд маань дадлага хийж байна. Энэ яг студийн найруулагчид ямар ажиллагаатай яг техник хэрэгсэлтэй яаж харьцах уу гэх мэтчлэн ерөөсөө телевизийн орчныг бүрдүүлсэн байт юм байна. Энэ нас их оновчтой юм болов уу гэж би хувьдаа бодож байна. Ингээд оюутнуудын байр байдалтай танилццгаая. Яг энэ өрөөнд бол найруулагчид одоо суралцж байгаа оюутнууд хөтлөлт хийгээд ярилцлага хийхэд найруулагчийн одоо оюутнууд бол хяналт хийгээд плана яаж тавихыг багш нь зааж байсан. Тэгвэл энд монтаж эвлүүлэгчид одоо бэлтгэж байгаа мэнаа тэгэхээр өдөр хамтдаа ороод харцгаая. Андаа солонгос оюутнууд байх шиг байна. Монгол оюутнууд харагдахгүй байна. Гэтэ ер нь бол яванда Конжо урлагийн дээд сургуульд бол телевизийн мэргэжилтнүүд суралцах боломжтой. Одоо ер нь ингээ харахад хөтлөгчд бас жүжигчний ангид их олон оюутнууд байна. Стюардсын ангид бас байна. Хэлний курс төлөх байна. Тэгэхээр хэлний курс сурж байгаа оюутнууд маань тун удахгүй бас өөр өөрсдөө чиглэл өссөн сонирхсан мэргэжлэр бас суралцах боломжтой юм байлээ. Тэгээд одоо бүгдээрээ хамтдаа энэ ярилцлага хийгдэж байсан тэр доотлын студи руу оръё. Энд бас их өөр орчин биднийг хүлээж байгаа хаа. За одоо доошоо түрүүний ярьсан студи руугээ буу. Тэгээ ер нь бол энэ сургуулийн орчин гэдэг бол шал өөр юм байна. Манай Монгол улсад бол томоохон сургуулиуд маань яг хотынхоо төвд маш олон хүний хөл хөдөлгөөнтэй газар байдаг болвол энд бол үнэхээр алслагдмал оюутнуудын сурах орчин нөхцөл үнэхээр бүрдүүлсэн. Тэр ч бата оюутны байр нь зурагтын хүртлээ цаанаас нь хаачдаг юм байна. Ягаад гэвэл угаасаа л сурч байгаа учраас тэр сургалтын орчин гэдэг чухам ямар байдаг юм бэ гэдгийг л харах бүрэн боломжтой. Тэгээ монголчууд монгол оюутнууд сурах боломжтой учраас Конжо урлагийн дээд сургуулийг та бүхэндээ төлхөө сайн танилцуулахыг үнэхээр чин сэтгэлээсээ хүсэж байна. Та дэше явцгаая. Үзэгчсэн түрүүний хараад байсан дээр байсан найруулагчийн ангийн оюутнууд дээр бол хянжсэн. Тэгвэл одоо яг ирээдүйд хөтлөгч болох, сэтгүүлч болох залуус маань ингээ студид
дадлага хийж байна. Гүнээр ийм орчин байхад сурахаас яах вэ? Энэ бол мэрэгжлийн студ байна л да. Ер нь бол 150 студ гэж баг хийж болохоор юм да. Нэлийн том зайтай. Тэгээд дадлага хийх орчин нөхцөл нь бүрдүүлсэн тайзан засцсан операторын хүртэл оюутан. Энд ярилцлага хийж байгаа хүмүүс нь оюутан. Дээр хийж байгаа найруулагчд нь оюутан. Эвлүүлгийг хийж байгаа хүмүүс нь ч гэсэн оюутан. Бүх зүйлийг яг шат дараалтайгаар маш нарийн ингэж хийдэм байна. Тэгээд энд одоо ярилцлага хийж байгаа залуучууд манаас яг цаанаасаа өгсөн текстийн дагуу хоорондоо ярьдаг. Монголчуудаа одоо ирээдүйд солонгосын телевизээр од болох, хөтлөгч болох залуучууд магадгүй миний хажууд байх шиг байна. Тэгээд энэ эцгийг бас өөрийнхөө сурсан хэмжээнд тэснийг солонгосоор хоёр өсөлчий. 안녕하세요. 안녕하세요. 나는 어디를 됩니다. 나는 기자입니다. 저는 공주 영상대학을 다니고 있는 영화 영상과 조철이라고 합니다. 저는 공주 영상대학 영화영상과 이종명이라고 합니다. 저는 공주영상대 영화영상과 정남혁이라고 합니다. 저는 공주영상대 영화영상과 김상희입니다. 유베스 반갑습니다. За одоо зураглаач энд эмэгтэй зураглаач их байна. Бид нар хамтдаа очиод сэтгэлийн сонсъё. Би солонгосыг сайн мэдэхгүй л дээ. Гэхдээ яг хаа body language ашиглана. 안녕하세요. UBS телевизээс сэтгүүлч Од гэрлээ. Танилцсандаа таатай. Бидний ч гэсэн танилцсандаа. 만나서 반갑습니다. 촬영 Би 조명 оператор болсон оюутан. Яг одоо гэрэлтүүлэг болоод бичлэгийн дадлага хичээл орж байна. За гэрэлтүүлэг бичлэг гэхээр чи одоо зураглаачийн курсын оюутнууд гэсэн үг юм байна л да. Хоёрдугаар курсын оюутнууд. Охтууд их байна те. Яагаад ийм охтууд их байгаа юм бол? Өөрсдөө дуртай учраас энэ мэргэжлийг сонгосон байхаа гэж бодож байна л да. За охтуудынхаа сэтгэлийг сонсъё. 안녕하세요. 안녕하세요. Би кино найруулагчийн ангийн оюутан. Зураглаачийн ангийнхандаа туслахаас гадна өөрөө ч суралцах хүсдэг учраас дадлахын хичээлээр нь хамт байгаа юм аа. 참여하고 있어서 그렇게 배우고 있어요. Энэ найруулагчийн ангийн хүмүүсийн нэгээр яваад байгаа юм л да. Энэ сургуулийнхаа давуу талыг онцлог бас дуртахгүй юу? Монгол оюутнууд яагаад гэвэл их байдаг юм байна. Ирээдүйд бас их хийх ёстой. Тийм болохоор монголчуудад хандаад 여기 기자재가 충분히 Манай сургуулийн онцлог нь сургалтын дадлага хийх орчин нөхцөл их бүрдсэн. Өөрсдийнхөө хүссэн үедээ мэргэжлийн дагуу бичлэгийн дадлгажих бүх боломжийг олгохоор давуу талтай байдаг. Миний хувьд Монгол оюутнуудтай хоолны цаг үеэр таардаг учраас төдийлөн сайн мэдэхгүй байна. 자주 못 봐서 잘 모르겠어요. 그리고 저희 학교 학생들 Би Монгол оюутнуудыг маш идэвхтэй зурлаж, чөлөө цагаа их өр бүтээлтэй өнгөрүүлдэг гэж боддог шүү. 많이 배우고 있어요. аялал хийх зураа нэг байшин бас онцлсон. Ягаад гэвэл бид нар өөрсдөө телевизийн салбар тийм ч учраас энэ дөрвөн давхар сургууль болвол яг телевизийн найруулагч, сэтгүүлч, дууны найруулагч, эвлүүлэгч чухам ямар байдалтайгаар одоо бэлтгэгдсэн бэ гэдгийг яг дадлагын мөн түнчний хичээл орж байхтнаас үзүүллээ л дээ. Тэгвэл одоо KJ Choi J Kill гэмэх одоо багштай уулзж байна. Тэгэхээр яг HD-гээр телевизэд яаж юмыг үзүүлдэг, яаж харуулдаг, яаж зураг авдаг юм бэ, яаж үзэгчдэд хүргэлдэг юм бэ гэдгийг бол бүрэн зохиц байдлаар нь үзүүлдэг. Тийм сургуулийн хүн болохоор энэ дөрвөн давхрынхаа үйл ажиллагааг ямар зүйл явуулж байгаа вэ гэдгийг бас үзэгч та бүхэндээ танилцуулах гэж байна. Өнөөдрийн мэндийг хүргье. Тэгээд манай Монгол үзэгчдэд зориулаад бас мэдээлэл өгөхгүй юу? 네, 여기는 Энэ давхар бол HD Image Media Center буюу HD форматын бүхэл тоног төхөөрөмжийг хэрхэн ашиглах талаар хичээл заадаг хэсэг юм. Үүнд HD зураг авах, дуу оруулалт гэх зэрэг бүхий сургалтыг дадлага байдлаар хийх орчинг бүрдүүлсэн. Энэ нь кино зураг авалт хийхэд оюутнуудын хувьд томоохон дадлага туршлага болж өгдөг юм.
Манай Монголын хувьд бол HD тоон систем рүү шилжээд удааг байгаа. Сүүлийн үед шинэ телевизүүд манай BBS Music телевизээс HD тоон систем шилжсэн. Өнгөрсөн жил жишээлбэл Япон орн тэр чигтээ HD-сэн, Солонгос орн HD-гээр одоо тэр чигтээ одоо шилжсэн болоо. Тэгээ HD-ийн давуу тал нь юу гэдэг юм болоо. Солонгос улс энэ оны 12 дугаар сарын 31-ээс эхлээд аналог системийг дуусгар болж 2013 оны 1-р сарын 1-ээс эхлэн орон даяараа HD систем рүү бүрэн шилжихэр болсон. Мөн зөвхөн HD системээс гадна Солонгос дуу төрсний өндөр нэгтрэлтэй 3D болон UHD систем ITT нэвтэрсэн. Мөн манай сургуулийн нэгэн онцлог бол 3D технологийн талаар сургалтын оюутнуудаа дадлагжуулдаг юм. Бидний зорж ирсэн Конгчу театр урлагийн их сургууль маань нийтдээ 3500 гаруй оюутнуудтай олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн юм томоохон хэмжээний сургууль. Улсдаа бол дээрээсээ бараг 2-тоо ордог юм билээ. За одоо яг бид бүхэн Конгчу урлагийн их сургуулийн оюутны хотхонд одоо хүрэлцэн ирээд байна. Ингээд тойроод ерөөсөө нэг уулын юм одоо хормойд юм уу олон уулын юм хормойд бүх зүйл нь маш эмгцэгцтэйгээр зохион байгуулагдсан. За үйл ажиллагаагаа явуулах бүх салбарын сургуулиуд нь одоо энд ингээд игнээ дараалал ингээд байждаг. Тэр зүгт бол оюутны байр нь байдаг. За энд номын сан нь байдаг. Бүх дадлаг хийх орчин бүрдсэн. Ерөөсөө л сурах орчин ямар байх ёстой тэр л бүгдийг бол бүрдүүлж чадсанаар үнэхээр гайхамшигтай. Ийм одоо орчин нөхцөлд бол оюутнууд сурхаас өөр юу хийх вүлээ гэж үнэхээр одоо бодогдож байна. Тэгээ нийтдээ үндсэн 90 багштай, за 250 цагийн багштай мэлээ. Тэгэхээр нийтдээ 340 орчим багш нар бол эдгээр 3500 оюутнуудад бол хичээл заадаг юм байна. За тэгээ жүжигчний одоо жишээлбэл чиглэлээр сурж байгаа оюутнууд л гэхэд Солонгосын нэртэй жүжигчид одоо хичээл заах маягтай. Өнөөдөр л гэхэд манаас зарим оюутнууд жүжигчний ангид сурж байгаа. Тэгэхээр тэн дээр нь очиод дадлагын нас бид бүхэн хичээл дээр нь очиод сурвалжлага авах юм боломжтой гэж Конгчу одоо урлагийн дэд сургуулийн хүмүүс бас хэлж байна. Дүрс бичлэг найруулагчийн техникийн онцлог нь телевизийн нэвтрүүлэг, бие даасан уран бүтээлийн газар, зар сурталчилгааны мэргэжлийн дүрс бичлэгийн ажилтан бэлтгэн гаргадаг. Оюутнууд төгснөхийн дараа Солонгос улсын нэр хүнд бүхий хэлэг мэдээллийн байгууллага болох NBC телевиз, KBS телевиз, SBS телевиз болон YTN компани, KTV компани, CJ компани гэх мэт байгууллагуудад ажилд орох боломжтой. Оюутнууд нь сургуулийнхаа дэргэдэх FM радио, телевизэд дадлага хийнгээ ажиллах боломжоор давхар хангагддаг юм лээ. Одоо Конгчу урлагийн их сургуулийн ажилтнууд бас FM 104.9 гэж FM байдаг юм байна. Энд бас яг радиог хөтлөж болох хүсэлтэй залуус маань дадлага хийх боломжтой. Тэгээд энэ хамтдаа. Яасаа. Захирлан. За захирлан ингээд бид бүхний өгтөж авлаа. 여기는 우리나라에서 처음으로 시작된 공동체 라디오라고 그래요. 예. За Конгчу дүүргийн хамгийн анхны үүсгэн байгуулагдсан FM радио юм байна. Тэгээд одоо бүгдээрээ хамтдаа үйл ажиллагааных нь явц ямар шиг байдлаар үйл ажиллагаагаа явуулдаг, юугаараа онцлогтой, манай Монголын FM радиогоос юугаараа давуу талтай ингээд бүх зүйлтэй танилцъя. 안녕하세요. 이지인입니다. 침묵 속에 자기 내면이 고요해지면 나무 끝까지 매달린 바람 소리, 땅 위를 기어가는 개미의 숨소리도 들을 수 있습니다. 내 마음의 깊은 소리, 신의 음성도 들립니다. Ижийн за ингээд ижийн хэмээх хөтлөгч болвол Конгчу урлагийн их сургуулийн оюутан гэхдээ бас яг чөлөө цагаараа энэ албан ёсны найруулагчаар ажилладаг хөтлөгчөөр ажилладаг юм байна. Тэгээ монголчуудад тандаад бас үг хэлэх байхаа. 쌤매너. Конгчу урлагийн сургуульд одоогийн байдлаар 30 гаруй монгол оюутан суралцж байна. Монгол оюутнууд телевизийн найруулагч, зураглаач, эвлүүлэгч, жүжигчин, хөтлөгч, онгоцны үйлчлэгчийн ангийг түлхүү сонгодог бөгөөд Конгчу урлагийн сургуулийн шилдэг гадаад оюутан Сумьяс үнтэй уулзлаа. Хамгийн мундаг оюутнуудын манлайлалд монгол оюутнууд маань байгаа бас би баяртай байна. Тэгээд өнөөдрийн мэндийг хүргэе. За баярлалаа. Та нар ч гэсэн өнөөдрийн мэндийг хүргэе. Хизээ ирсэн бэ? 2011 оны 9 сард ирсэн. 9 сард ирээд тэгээд 5 сарын хугацаанд хэлний бэлтгэлээ төгсөөд тэгээд үнсэн ангид ороод одоо 2 дугаар семестртээ буюу нэг жил одоо жилийн хугацаанд ингээд суралцаад явж байна. Ер нь ямар журмаар ирсэн бэ? Яаж одоо энэ Конгчу урлагийн дэд сургуулийг олж хүрээд ирэв?
UBS-ээр нөгөө нэг өглөөний нэвтрүүлгээр World Cup-ыг нөгөө юмсрыг юу ярилцлаганд орсон байхгүй юу? Тийм. Тэгээд гисэн чинь манай ээж гинт нөгөө нэг ажиллаа хийж хагаад намайг унтчихсан чи гинт орж ирээд энд ингээд чиний мэрэгчлэр ингээд юу анги байна. Чи үнэхээр энэгээр чи явъя гэж зорж хүсэж ивэл одоо хоёлоо яваад уулзъя гэд. Тэгээд шууд басаад яваад очиж уулзсан. Тэгээд бичиг баримтаа бүх юма бүрдүүлээд өгсөн. Тэгэхээр миний хайгуу хурдан гараад тэгээд амар хурдан үргэлжлсэн. 3 хоногийн дотор виз гараад тэгээд үргэлжлсэн. Монголдо сурч ирсэн үү? Монголдо радио телевизийн дээр сургуульд 1 жил сурсан. Ямар чиглэлээр сурсан бэ? Чигаа чиглэлээр. Тэгээд найруулагчийн чиглэлээр 1 жил сураад энд ирэхэд мэдээж төхөмтэй байсан баг тийм ээ? Эхэндээ мэдээж хэрэг 5 сар хэл сурна гэхээр нөгөө мэрэгжлийн хичээл үзэх төвшөнд хэл байгаагүй. Гэхдээ радио телевизийн сургууль сурсан 1 жилийн маань тэр хөдөлмөр энд ирээд айгу нөгөө тусалж өгч чадсан. Манай сургуулийн ер нь давуу тал юу вэ? Одоо жишээлбэл Монголд чи радио телевизийн дээр сургууль сурж ирсэн байх юм. Тэгэхээр одоо Солонгос Конгчуу урлагийн дээр сургуулийн найруулагчийн ангид сурснараа чи эндээс ямар зүйлийг хэлэхөө илүүгээр мэдэрч байгаа вэ? Маань сургуулийн давуу тал нь гэх юм бол техник төхөөрөмж хангамжаараа инхээрлэг хамгийн сайн. Тэгээд анх энд ирээд нөгөө нэг тэрийг нь хараад бүр ингээд шокнд орж исэн. Тэгээд одоо жишээлх юм бол камер тэгээд ингээд одоо микрофон те өөр үедийн тейпний ингээд юм уу гэж янз янзын телевизийн хэрэгсэл нь ингээд хангалттай байж чаддаг. Бүх хүүхдүүд хүртээлтэй байж чаддаг. Ер нь ингээд харахад одоо энэ бид нар кофе шопт байгаа байхгүй. Тэр энэ залуу бас оюутан баг тийм ээ. Камер бариа яваад байгаа байхгүй. Тийм ингээд бүхэл бүтэн камерыг агуулах байдаг. Том агуулах байдаг. Тэгээд оюутнууд нь ингээд даалгавраа хийх болохоор камера ингээд зээлж аваад тэгээд өдрөөс ч юм ингээд зээлж аваад даалгавраа хийчихэд тэгээд оройн ингээд үлээгээд өчтдөг. Тэгээд ерөнхийдөө хангамж амар сайтай. Сурахад айгүй гоё урамтай. Одоо хэдэн жил сурах вэ? Одоо 3 жил сурна. Тэгээд 4 дахь жилдээ бас сурна гэж бодож байгаа. Дадлах их орчин. Одоо жишээл Солонгост ажиллах боломж байдгүй. Чи энэ тухай судалсан уу? Судалсан. Ажиллах боломж айгүй их байд юм лээ. Тэгээд хамгийн гол нь миний зүгээр харж байгаа юм бол хамгийн гол нь багштайгаа хамгийн ойр байх нь айгүй чухал. Одоо гуагийнхаа багштай ойр байгаад тэгээд багшаа ингээ би ийм төлөвлөгөөтэй ингэж би энд ирсэн, ингэж сурахаар ирсэн ингээ хэлэх юм бол цаашдаа зам нээлттэй би чам тэгж хэлж өгнө гэж манай багш дандаа надад урам өгдөг. Тэгээд ерөнхийдөө ажиллах боломж айгүй их байгаа гэсэн. Багшрыгаа тухай яриа л та. Манай гогийн багш намайг анхнаас нь л орж ирэхэд амар гой хүлээж авч байсан. Ер нь манай ангийнхан амар гой хүлээж авч байсан. Тэгээ ер нь энд гадаадд сурна гэдэг бол ер нь орчин яаж хүлээж авалтаас аягүй шалтгаалдаг. Тэгээ нөө орчин нь аягүй гой хүлээж авсан болохоор амар урамтай ингээд цаашдаа явах итгэл төрж чадсан. Тэгээд ер нь болох юм байна, бүтэх юм байна гэж бодоод хэцүү асуудал гарч ирсэн ч гэсэндээ тэгсээ төвчээд давж чадсан. За хэцүү асуудал нь юу ах вэ? Мэдээж хэрэг хийх гэдэг зүйл аягүй хүн хэцүү те 5 сарын хугацаанд хийлийг бол ягаад ч бүрийн хэмжээнд сурч чадахгүй шүү дээ. Тэгээд тэр л аягүй хэцээсээ хиндэ. Гэтэ би хамгийн сайн сонсогч байж чадсан байхгүй гişнэ ойлгохгүй байгаа ч гэсэн сонсоод амар итгэвтэй сууж чаддаг байсан. Тэрийгээрээ нөгөө багш нарын ингээ үнэлтийг авч чадаад тэгээд одоо бол ингээ жоохон ч ингээ онгоод ерөнхийдөө аягүй сайн болж байгаа. За баярлалаа. Ингээд чамайг World Korea Group-ийн ярилцлагыг үзэнгээ энэ Конгчуу урлагийн дээд сургуульд орох тэр хамгийн анхны амжилттай алхмыг хийлгэсэн ээжд чинь бас хоёулаа хамтдаа баяр хүргээд ээжтэй мэдчилгээ төвшүүлэх боломж олгоё. За ямар ч ээжтэй амар баярлалаа. Тэгээд надад ийм том боломжийг олгож өгөөд намайг энэ газарт ирүүлсэн үнэхээр баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд юугаар ч тутахгүй намайг өсгсөн. Тэгэхээр баярлалаа. Хайртай шүү гэж хэлмээр байна. Хайр ховын газраас би ээжигээ санаж явна. Хайртай бүрлэж минь та хүүгэн хүлээсэн үү? Хайрын өсөнөрсгар хүн хараа. Хүний нутагт эрдмийн мөрхөн ээж аав эх орноос хол байна гэдэг амьдралын том шалгуур. Энэ шалгуурыг давж ээжийнхээ ачийг хариулах их хүсэл мөрөөдөлтөд хөтлөгдсөн Сумья Сүрэн Гонжоо урлагийн дээд сургуулийн шилдэг оюутан. Ээжигээ сансан сэтгэлээд биднээс нууц чадаагүй түүний үг үйлдэл бүхэн бахархах сэтгэлийг төрүүлж байлаа. 저희 과의 몽골에서 온 유학생은 이 섬유 한 친구예요. 친구인데 전체적으로 다른 학생들이 어떻게 하고 있는지는 잘 모르겠는데 우리 이 학생은 참 제가 생각해도 굉장히 대단할 정도로 열심히 하고 있고 적응도 굉장히 잘하고 있고 지난 학기에 장학금도 받았어요. 그래가지고 유학생들이 여기 와가지고 그 짧은 시간 안에 적응을 하고 장학금까지 받는다는 건 되게 쉽지가 않은 일인데
우리 소녀 같은 친구 봤을 때는 굉장히 가능성도 있고 이런 식으로 하면은 국내에서 우리나라에서 취업이나 여러 가지 부분들도 굉장히 잘할 수 있을 것 같다는 그런 생각이 들어요. 그래서 이 친구를 보면서 다른 일반적인 몽고 유학생들에 대한 어떤 평가 같은 것들도 저희들이 좀 높게 하고 기대도 많이 하고 있는 그런 편입니다. Конжи урлагийн сургуульд гадаадын багш нараас эхлээд мэргэжлийн жүжигчид урилгаар хичээл заана. Энэ нь оюутнуудад илүү урам зориг, эрч хүчийг өгдөг гэсэн. Мөн түүчлэн сургуулийн дотоод журам тун хатуу. Нэгдүгээр курсын оюутнууд дээд курсын оюутныхаа хажуугаар өнгөрөхдөө заавал мэдлэх ёстой ба хэрвээ мэдлээгүй тохиолдолд ахлах курсын оюутнууд мэдлэхийг шаарддаг юм лээ. Хонжи урлагийн дээд сургуульд мэргэжлийн жүжигчид бэлтгэдэг. Энэ сургуульд суралцаад төгссөн олон солонгос оюутнууд солонгосын алдартай жүжигчид болсон байдаг юм билээ. Одоо манай To Be or Not to Be-ийн 1-2 дугаар байрны шагналтнууд ч гэсэн ерөн жүжигчний мэргэжлэр суралцахаар одоо энд хүрэлцэн ирсэн байгаа. Тэгээ бүгдээрээ хамтдаа 2 дугаар курсын оюутнууд хичээлээ ямар байдлаар хийх вэ танилццгаая. UBS Miss телевизийн хөтлөгч амар жаргалын үед анхны гадаадын тавилт байгаа те. Тэгээд тэр тусмаа өөрөө залуу хүн өөрөө телевизийн салбарт одоо яг үүндээ бас суралцаж яваа гэж байна те. Тэгэхээр өнөөдөр бид хоёр энэ Конжи урлагийн дээд сургуулийн телевизийн салбарт нь ирээд дадлага яаж хийдэг, оюутнууд нь яаж суралцдаг, очин нөхцөл нь ямар байдгийг, Монгол оюутнууд яаж амьдарч сурдаг юм бэ гэдгийг харах сэтгэл зүйн байна. Хаач очсон Монгол оюутнууд маань бас шилдэгт тооцогдож байгаа. Тэгэхээр бахархаж шилдүүлчихсэн. Тэгээд амрагийнхаа сэтгэлийг сонсгосоогүй явлаа л да. Тэгээ одоо жоохон цаг байна. Тэгээ сэтгэлээ олцгоо. Би угаасаа яг энд ирээд гайхаж биширсээр хагаад ярих цаагүй байлаа. Тэгээд энд ирсэн чинь Монгол оюутнууд хамгийн бахархалтай багш нар ч гэсэн их сайн суралцдаг гэж хэлэхэд намны хувьд их сайн санагдсан. Тэгээд би бас өөрөө дөнгөж суралцж байгаа учраас Конжиг их сургуульд телевизээр шилжлээр сайн суралцгаасан гэсэн хүсэл үнэхээр их төрж ийн яхаа аргагүй маш их одоо сэтгэл татам сургууль байна гэж хэлмээр. Тэгээд хамгийн сайхан нь болохоор байгалийн үзэсгэлэнт газар энэ бүхэл энэ эргэн тойрон байгалийн үзэсгэлэнт газар. Тэгээд яг энэ оюутны хотгон бүрдүүлсэн учраас суралцахад маш гоё орчин бүрдсэн. Тэгээд яг та хэлсэн тийм суралцахгүй байхын аргагүй яг тийм сайхан газар ирсэндээ их сайхан байна. Маш гоё энерги цуглуулж авч чадлаа. Одоо л яг ярих завтаа болж байна. Тэгээд бас нэг сайн зүйл юу л одоо сонж байхтай дандаа залуучууд сурдсан болов уу гэсэн чинь бас Эрдэнэтийн Новин телевизийн сэтгүүлч маань энд ирсэн байсан. Тэгээд би бас энд нэг ирээд богино хугацааны сургалтанд хамрагдаад туршлага судлаа гэж бодлоо, солонгосын сурыг гэж бодлоо. Манай амраа бас энд сурах 100% хүсэлтэй байгаа. Тэгэхээр одоо амраагаа алдаханд одоо яана. Гэхдээ яг хөтэ залуу хүний замун үзүү урт сурч мэдээд боловсроод ирэхэд Монголд өшөө олон зүйлийг хүргэх бах. Тэгээ энд сурж байгаа оюутнууд маань бас хэлж байна. Юу вэ гэхээр энэ яг ийм орчинд сураад Монголд одоо үйл ажиллагаа явуулж байгаа телевизээс зарим телевизүүдээс одоо хамаагүй дээд түвшин орчин нөхцөлд ингээд дадлага хийсэн оюутнууд Монголд очиод телевизийн салбарт яг ажиллана гэхэд бас их хэцүү тийм байдлаас тулгарч байгаа гэдгийг хэлж байсан. Тийм ч учраас одоо өөрийн хувийн студенттэй болоод очин ч гэх юм уу олон сайхан хүсэл мөрөөдөл өргөлж явж илээ. Тэгээ өөртөө ихтэй тэр харц энд ирээд бас үнэхээр сурын мэдээсэн чи хүсэлтэйгээр одоо богино хугацаанд солонгос хэлийг маш сайн сураад үндсэн оюутан болоод сурж байгааг нь харахад үнэхээр бахархах сэтгэл төрж байсан. Ялангуяа сумьяагаараа маш их бахархаж байгаа. Тэгээд тун удахгүй амраа маань энд ингээд оюутнуудын нэг болоод энд байгаа 3500 оюутнуудын нэг болоод маш сайн сураад Монголдоо ихийг хийж бүтээх байхаа. Тэгэж найдаж байна. Тэгээд энд сурж байгаа монгол оюутнууд дандаа өмнө нь солонгосын сурж байгаагүй оюутнууд байсан. Тэгээд энд хэлний бэлтгэл нь за 5-6 сар сураад тэгээд үнэхээр амжилттай сурах юм шууд энэ ангид орд юм байна. Тэгээд миний хувьд солонгос хэл өмнө сурж байгааг болохоор энэ хэлний бэлтгэл сураад орох боломж юу өндөр байгаа юм байна гэдэг их сэтгэл хангалуун байгаа шүү. Би чамд бол урт хугацааг богино хугацааны сургалтанд хамрагдаарай. За ингээ үзэгчтэй бүгдээрээ хамтдаа дараачихаа аялал руу явъя.
Оройн 17 цагийг мөн ч их хүлээж байна да. Одоо хэд болж байна? За одоо Монголд бол одоо яг өдрийн 1 цаг. Одоо энэ Солонгост бол 2 цаг болж байгаа. Тэгэхээр 3 цагийн дараа Монгол оюутнуудтайгаа уулзсан да. Манай оюутнууд яаж хүлээж авах болоо? Ээж авдаа мэдчилгээ төвшүүлээд эхнээсээ уйлаад ихсэн шүү. Яг шиг үйл явдал болно гэдэгт итгэлтэй байна. Гонжоо урлагийн дээд сургуулиар хийх аялалд сонин хачин зүйлээр дүүрэн сурч мэдэх их хүслийг хүн бүр төрүүлэх үйс нөхцөл орчныг бүрдүүлж чадчихэ. Өвөлдөө жиндүүч оюутнууд даарж бэрсэндээ цударсан царай огт гарахгүй. Хизээний дасан зохицох чадвар өндөртэй монгол оюутнууд солонгосчуудаас дутгааргүй амжилт гарган сурч байгаа нь бахархалтай. Тэдний нэг бол Стюартсын 1-р дамжааны оюутан Инх сайхан. Тэр мөн онгоцны үйлчлэгчийн техникийн шилдэг оюутан бөгөөд солонгос оюутнуудаас илүү ур чадвартай гэж ангийн багш нь хэлж байлаа. 손님 오늘 식사는 소고기 안심식사 오므라이스가 준비되어 있으니까 어떤 것을 드시겠습니까? Бидний аялал яг одоо онгоцны дотроос үргэлжлэж байна. Гэхдээ түрүү би хэлж байсан Стюартсын буюу онгоцны үйлчлэгчийн ангид монгол оюутнууд суралцдаг гэд бид бүхнийг хамгийн эхлээд Конгшо урлагийн их сургуульд хүл тавихад манай их сайхан буюу их хүч хүлээж авсан. Тэгвэл түүнтэй хамт 1-р дамжааны оюутан Зол Баяр гэдэг бас охин хамтдаа суралцдаг юм байна. Өнөөдөр яг практик хичээл нь ямар байдлаар хийгддэг юм бэ гэдэгтээ үзэж та бүхнийг танилцуулж байна. Тэгэхээр ингээ харахад ерөөсөө онгоцны бүхээх шиг ингээ харагдаж байна. Энд бол үнэхээр хөөрхөн үзэсгэлэнтэй ирээдүйн Стюартсууд байна. 안녕하세요. 안녕하세요. 나는 어디를입니다. 만나서 반갑습니다. За одоо хоёр монгол охиноо хажуудаа ирж байна. Манай их сайхан нөгөөт нь Зол Баяр. 1-р дамжааны оюутнууд тэгээд үзэгч та бүхэн манай монгол оюутнууд харийн оронд дутгааргүй сайхан сурж байгааг нь харж байгаа хаа. За өнөөдрийн мэндийг хүргэе. Монгол хэлээ мартсан уу? Самана өнөөдрийн мэндийг хүргье. За энэ дээрээ тэр удаж байгаа вэ? Одоо ингээ 8 сар болж байна. Тэгээд дундуур нь Монгол руу явж 1 сар амартай. Тэгээд одоо буцаж ирж сураад 3 сар болох ч юм та. Инкуштай бол өглөө уулзсан тий. Одоо бол практик 5 жилиг бол энэ нутагт өнгөрүүлсэн юм. Одоо юу гэдэг ч юм дээ Монголоо марц, гэрээ марцаг гэсэн шүү дээ. Тэгээ яг энэ орчинд ингээд сурахад юу ямар сэтгэл төрдөг вэ? Яг ингээд дадлагаар ингээд сурж байгаа болохоор ингээд амар догдолтой ах хийхдээ яг жинхэнэсээ ингээд онгоцноо тэр хийж байгаа юм шиг. Боглоод тэгээд дараа нь ингээд сураад хахад айгүй гоё байхгүй. Бүгдээ яг ингээд жинхэнэ онгоцноос Boeing 747-аас ингээд аваад ирээд угсарсан орой байхгүй юу. Тийм болохоор жинхэнэсээ яг ингээд нисчээсэн сандалнууд дандаа нисчээсэн юм тавилахгүй болохоор бүгднийг ингээд болдуулахад амар бүр цаадлах юм байна. Гоё онгоц. Яг ингээд овоож би ингээд Энэ бол тийм ханг ухсараа стил бас үнэртэй байна, мэдрэгтэй байна. Тэгээд одоо бүгдээрээ багштай нь уулзъя. Багш нь бол Хва Кён Су хэмээх үзэсгэлэнтэй сайхан бүсгүй байгаа. Тэгээд түрүүнээс хойш миний нүдийг баясгаж сэтгэлийг булаасан юм эмэгтэй монголчууд та бүхний ч гэсэн хайрыг татах байхаа ингээд багштай нь бүгдээрээ хамт уулзцгаая. Хва Кён Су багштай та бүхнийг уулзуулж байна. Энд бол монгол оюутнууд суралцдаг. Тэгээд яг онгоцны үйлчлэгчээр бол Солонгостод нэлийн дээгүүрт ордог. Оросд бас үйлчлэгч болдог гэж байгаа. Солонгосынхаа бас Кореан нэрд бас ажилладаг гэж байгаа. Тэгээд сургуулаа танилцуулахгүй онцлог нь юу байгаа болоо таны заадаг хичээлээ. 네, 안녕하세요. 예, 반갑습니다. Сайн байна уу? Танилцсандаа таатай байна. Манай онгоцны үйлчлэгчийн анги солонгосын болоод гадаадын нисэх байгууллагуудын онгоцны үйлчлэгч нарыг бэлтгэдэг. Манай онгоцны үйлчлэгчийн ангид 3 монгол оюутан суралцдаг. Нэг нь 1-р ангид, хоёр нь 2-р ангид сурч байна. Монгол оюутнууд маань маш сайн суралцдаг шүү. Солонгос хэлтэй ч маш сайн. Би бүр солонгос оюутнуудаа үлгэр жишээ болгож магт ярих дуртай байдаг. 맛있게? 20초. 네. 다 바꿔서 먹었노. 먹고. 맛있게 드십시오. 맛있게 드십시오. 또 과연
байна. Би та хүн дүүштэй байна. Гэтэ сурах зүйлгээд юм байна. Хэдээрээ маань ямар явах вэ? Цайг нь одоо ямар байдлаар хааш нь харуулж өгөх юм бол олон зүйл байдаг юм байна. Тэгээ бас их гоё харагдсан юм шиг байна. Хүмүүс яагаад гэвэл сайхан сэтгэл хэвчээ. Энэ гоё нэрч би багч. Яна. 벌써 몇 해가 지났는데 저희 햇바에서 햇바 특성하시고 있다고 begin to create a ponytail. Монгол оюутнуудын сонгон суралцдаг бас нэг салбар бол өрчин гоо сайхны салбар. Энэ техник хичээд гадны багш нар урилгаар хичээ заадаг ба бидний очих үеэр дээрх сургалт явагдаж байлаа. Одоо та бүхэн намайг хаана байна гэж бодож байна. Ингээ харахад бол мини театр, кино театрд ирсэн юм шиг, үгүй мэдхгүй хурлын танхимд байгаа юм шиг. Энэ орчин бол Конгжи урлагийн их сургуулийн бас нэгэн хичээлийн танхим. Оюутнуудын ерөөсөө хичээл сургуулаа гүйцэтгэх гол орон зай цаг хугацаанд бие даалт буюу ер нь практик талтай байд юм байна. Тэр нөхцөл орчныг ч гэсэн бүрдүүлчихсэн. Ямар нэгэн чөлөө цагаа зав гарах юм бол хий дэмий юмд үрэх тиймэрхүү боломжийг олгоогүй бүх зүйл нь ингээ бүрэлдэхүүнээрээ цогц байдлаар шийдэгдсэн. Тэгээ энд бол яг одоо Америкаас гисэн баха мейкап, нүур будагч, мөн түнчлэн үс засалт одоо хийх багш ирнэ. Тэгээд жүжигчний мэрэгчлэр суралцж байгаа оюутнуудад түнчлэн стюартсын чиглэлээр суралцж байгаа оюутнуудад үс засалтаа хэрхэн яаж өөрсдөө хамгийн төгс шийдлэр хийх вэ гэдэг хичээл орох юм байна. Тэгээ одоо цаг 2 хагас баг 3-аас гисэн баха. Тэгэхээр одоо энд ямар ч гэсэн хүлээж аваад багштай нуулзъя. Оюутнууд нь ямар байдлаар сурахын, үсийг яаж засах нь бүгдээрээ харцгаая. Section with the hairspray. Hairspray. Hairspray now. With the hairspray. With the hairspray. And then when you roll it. Okay, stick to the inside. Here we just get this is the big one. So Харин одоо бидний аялал түрүүн яг энэ дээр би хөтөлтөд хийжсэн л та өсчний гайхамшигыг мэдрүүлнэ гэж. Тэгвэл өнөөдөр Америк нэгдсэн улсаас хүрэлцэн ирсэн ноён Мануэл Родрес өөрийнхөө гайхамшигтай сайхан үзүүлбэрийг үзүүлсэн бол за яг Конгжи урлагийн дээд сургуулийн өсчний одоо тэнхимийн багш Сүнжин Ён хатагтай Сүнжин Ён бас энд байгаамаа. Тэгээ та хоёртаас өнөөдрийн мэндийг хүргье. Good evening. Энд ярилцлага өгч байгаадаа таатай байна. 안녕하세요. 손지연입니다. 안녕하세요. 만나서 반갑습니다. 나는 어디를입니다. 네. 아하. I wanna ask Би танаас хэдэн зүйл асуухыг хүссэн юм аа. Таны шоуны хэсгээс үзлээ. Надад их гайхалтай санагдлаа. Та яагаад Конгжи урлагийн дээд сургуулийг сонгон ирэхээр шийдсэн бэ? Come to Kongsju National University. okay, what we are doing now is we're doing like an assessment. Бид нэр Сеулийн Синхон компани хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны дагуу ирсэн юм. Ирээд их сургуулиудын хотгоноор яваад яг хийдэг зүйлтэй нь танилцж, оюутнуудын болон багш нарын чадварыг дэвшүүлэх сургалт хөтөлбөр хэрэгжүүлсэн. Чикагод илэрсэн шинэ хамтлагыг үзүүлж танилцуулсан. Бид чинь нэгэн гэр бүл шүү дээ. Part of our family from Chicago. I hope Танд хүрэлцэн ирснээрээ энэ суралцж байгаа оюутнууд маш их туршлага хуримтлуулсан байх гэж итгэж байна. Танд тэгж санагдаж байна уу? Юу мэдэрч байна вэ? today. Okay, how do I feel? Well, we've done quite a few. We've been here Юу for мэдэрч 4 байна гэж юу? One day Бид энд was 2 өдрийг өнгөрөөлөө. a long hair. Эхний өдөр нь урт усны засал, усны өнгийг онцлсон бол дараагийн өдөр нь усны тайрал, хиймэр үзүүлбэр үзүүлсэн. Students are in the level to where they can Эндхийн оюутнуудын түвшин нэмэгдсэн байгаа. Гаднаас дотоодод ирсэн. Миний хувьд энэ хөтөлбөрийн нэг хэсэг болсон тон баяртай байгаа. Солонгосын залуучуудын чадвар нэмэгдэхийг нүдэрийн харж байна шүү дээ. moving to a different level. What do you think about Та солонгосны усны загварыг юу гэж бодож байна? Надад лав сонирхолтой санагдсан шүү. How about you? Okay, very interested in a matter of MTV ч юм уу загварын шоу үзэхээр сонирхолтой байдаг л да. Залуучууд шин цодон юм руу хушуурч байна. Бүх юм өөрчлөгдөж байна шүү дээ. Тиймээс би ахмад үсчдийг залуу үсчдэрийг хөгжүүлж өөрсдийгөө шинжлэх хэрэгтэй гэж боддог. Юу ч хийсэн залуу болсон хүчнтэйгээ холбоотой байх хэрэгтэй. Ингэж байж уран бүтээл сайжирна. Thank you very much for Ярилцлага өгсөн танд маш их баярлалаа. Амжилт хүсье. Баярлалаа. Солонгост цагаа сайхан өнгөрүүлээрэй. Thank you. Bye.
Thanks. Ингээд үзэгчдээ та бүхэн түрүүн бас харсан баха манай оператор найруулагч маань бас өсчний одоо гайхамшигыг мэдрүүлсэн. Тэгвэл одоо та бүхэнтэйгээ яг Солонгосын энэ өсчний салбарт бас ирээдүйн болсон хүчний бэлтгэж байгаа хатагтаатай уулзуулж байна. Тэгээд ер нь бол энэ салбарын онцлог нь юу гэдэг юм болоо. Тэгээд Солонгосын өс засалтын гайхамшиг юугаар онцлогтой гэдэг юм бол манай өсчний анги хичээл хүний нүүрний бүтэц арьсны өнгөнс шалтгаалan ямар засалт хийхийг тодорхойлон засахыг заадгаа. Мөн өс засалтаас гадна гоо сайхан нүүр бодолт хомсны маникюр зэрэг гоо сайхны иж бүрэн хичээлийг заадгаараа онцлогтой. Манай сургууль өсчний мэрэгжлийг 2 жилийн хугацаанд сургаж чадварлаг өсчин болгон төгсөгдөг. Ирээдүйд Монголоос ч гэсэн мейкап артист эсвэл одоо өсчний чиглэлээр Конгжу одоо урлагийн их сургуулийг зорж ирэх оюутнууд их байгаа гэдэгт би итгэлтэй байна. Тэгэхээр Монгол оюутнуудад хандаад юу ч хэлсэн болоо Монгол үзэгчдэд хандаад өөрийнхөө сэтгэлээс хуваалцахгүй юу? Хэо дизайн өчигний мэрэгжлийг бичиж сурдаг биш, харин маш их дадлагын үр дүнд суралцдаг. Оюутан хэрхэн сурах нь өөрөөс нь шалтгаалдаг. Байнга өөрийгөө хөгжүүлж, үс тайрч үзэж янзалж гих мэтчлэн байнгын дадлага хийснээр л сайн суралцдаг шүү дээ. Харин бид оюутнуудынхаа дадлага хийх нөхцөлийг бүрдүүлэх үүднээс оюутны үс засах өсчний газар байгуулсан. Өсчний ангийн дадлага багтаа оюутнууд үс засч байгаа гэдэг үүднээс үний хувьд хэмд байдаг. Энэхүү өсчний газар 7 хоногт 2 удаа ажилтдаг. Мөн жүжигчин ангийн оюутнууд тоглолт хийвэл тэдний үс засалт, нүүр бодолтыг өсчний ангийнхан хариуцсан хийдэг. 아직도 나의 소리를 듣고 아직도 나의 손길을 느껴 오늘도 난 너의 흔적 안에 살았죠 아직도 Ийхүү Конжу урлагийн дэд сургуулиар хийх аялалд үргэлжилсээр бидний хүсэн хүлээсэн мөчөлтэй. Монгол оюутнууд UBS телевизийн сурвалжлах групп ирснийг сонсоод орой уулзах болцоо тогтоосон бөгөөд тэд ирээд удаагүйч эх орноо ээж аваа хайртай дотны хүмүүсээ сансан сэтгэл эх орноо ихийг сурч мэдээд буцах их хүслээр дүүрэн байсан юм. 길을 지나는 어떤 낯선 이의 모습 속에도 바람을 타고 쓸쓸히 춤추는 저 낙엽 위에도 땀을 스치는 어느 저녁의 그 공기 속에도 내가 보고 듣고 느끼는 모든 것에 네가 있어 그래 어떤가요 그댄 어떤가요 그댄 당신도 나와 같나요 어떤가요 그댄 지금도 Яг одоо Конгжу урлагийн их сургууль дээр манай UBS телевизийн сурвалжлах групп хүрэлцэн ирсэн байгаа. Тэгэхээр миний хажууд одоо энэ сургууль суралцж байгаа нэгээсээ 2 дугаар дамжааныхан байгаа хаа оюутнууд байгаа. Тэгээд өнөөдөр нэг өдрийн туршид би энэ сургуультай танилцлаа, аялал хийлээ. Яаж сурдсан байна, яаж амьдрдсан байна. Тэгээд юу сурдгийн байна, ямар орчинд амьдрдсан байна гэдэг бүх зүйлийг гаргасан. Харин одоо та бүхэнтэйгээ дотн танилцуулъя. Тэгээ энэ цахаасаа өсвөлээд нэрээ хэлээ явчих уу? Хэн блэ? Түмэн жаргал. намайг их нарууд. Их нарууд? Их нарууд. Их нарууд нөгөө Наруто мөн үү? Дараачих нь манай Стюарт. Золбаяр. За, жүжигчин. Нинж бадгаар энэ монгол хэлээрээ тод ярина шүү. За, манай мөнх чимэг. Насан буян. Манай амар жаргал. За, манай Ганбаатар, Сумья сүрэн, Совдэртэн, Уянга.
Бат тунхаг. За хин блэ? Дашцуул. Бадамсүрэн. Балт улам. Энэ ямар сайн сод нэртэй хүмүүс вэ? Балт улмаа. Хин блэ? Батхан даваа. Зуул. За. Мишель. Эрдэнэцэг. Ундрах. Одон шимэг. Мөхтөе. За энд хамгийн богинохон нэр нь зул, хамгийн урт нэр нь ямар од илээ? Их наран од наруутай гэж байгаа шүү дээ. За монголчуудтай мэдлээ. Сайн байцгаана уу? 안녕하세요. Солонгост ер нь ямар байсан бэ гэдгийг би өглөөс хойш та нартай хамт байхдаа мэдэрсэн. Юу сурж байгаа, юу хүсч мөрөөдөж байгаа бүгдийг мэдэрсэн. Харин одоо бид бүхэн энэ сайхан агшинг ээж автагаа те хэлхцээр дамжуулан уулзах, энд чухам ямар байгаагаа яг биднээр дамжуулаад хүмүүстэй ар гэрийнхэндээ бас мэдүүлэх тийм зорилготой байгаа. Тэгээд насан буянаас яриагаа эхлэх үү? За. Чин микрофон. Би ирээд одоо 2 сар болж байгаа. 2 сар гарсан. Хэлний бэлтгэл үү? Хэлний бэлтгэлтэй. За сувда. За сайн байцгаана уу. Ингээд Konjo Communication Arts University сэтгүүлчийн мэргэжлэр сурж байгаа. Тэгээд 2012 оны 1-р сард ирээд Солонгослыг 5 сарын хугацаанд сураад тэгээд зуныхаа амралтаар амарчаад 9 сараас ингээд үндсэн ангид ороо явж байгаа. Сайхан байгаа. Ерөнхийдөө бүх юмд нь дасаад орчин, хоол, сургууль, хүүхдүүд, оюутнууд, багш нар гэл бүх юмдаа дасцсан сайхан байгаа. Тэгээд энэ боломжийг ашиглаад Монголд байгаа ээж авдаа би маш их баярлаа. Ингээд миний амьдралыг ингэж зааж өгсөн те Солонгос тэгээ сургах боломжийг олгосон гэр бүлийнхэндээ үнэхээр их баярлаа. Тэгээ Монголынхаа ард түмэнд бүгдээр наад жаргалсан. Би одоо ингээд 1 сард энэ дээрээ хэлний бэлтгэлээ төгсөөд одоо кино найруулагчийн мэргэжлэр сурж байгаа. Тэгээд энэ зөвшөөрлийн талд болоод ээж болон гэр бүл болон найз нөхдөдөө энэ өдрийн мэндийг хүргье. Сайн байцгаана уу? Намайг Уянга гэдэг. Тэгээд би Эрдэнэтийн намд хийзээс ирсэн. Намд хийз зураглаач, эвлүүлэгч ажиллаг гэдэг. Тэгээд нөгөө Konjo урлагийн дэд сургууль World Career Group намд хийзийн хамтын ажиллагааны хүрээнд туршлагаас олцох журмаар ирсэн. Надад хэцүүл гэдэг. World Career-гийн журмаар ирсэн. Тэгээд энэ диствартын чиглэлээр сурахаар ирсэн. Тэгээ одоо хэлний бэлтгэлд 9 сарын 25-нд ирсэн. Тэгээ одоо хэлний бэлтгэлдээ сурж байгаа. Аавч хоёрдоо мэдээж баярлаа. Тэгээд хайртай шүү. Намайг Бадамсүрэн гэдэг. Би энд ирээд одоо 2 сар болох гэж байна. Тэгээд мейкап артистаар сурахаар ирсэн. Тэгээд энэ завшааныг ашиглаад гэрийнхэндээ маш хайртай шүү. Тэгээд баярлалаа гэж хэлье. Намайг Балтлан гэдэг. Тэгээд энд 2012 оны 1 сард ирсэн. Тэгээд найз нөхдөдөө цугийн гэрээд солонгос хэлийг суралцаад, солонгосын амьдралтай танилцаад ер нь их гоё байгаа. Тэгээд ер нь солонгосын амьдралд дасаад эхэлчихсэн. Тэгээ одоохондоо солонгос хэлээ үргэлжлүүлэн сурч байгаа. Өөрөө солонгос хэлийг одоо маш сонирхон судлаж, тэгээ тэрүүгээрээ одоо цаашаа явахыг хүссэн учраас ингээд солонгос хэлээ дахин одоо ингээд үргэлжлүүлж сурч байгаа. Монголд суугаа аав ээжтэй, за мөн 2 ахтай, бас өөрхөн дүүтэй энэ өдрийн мэндийг хүргэе. Охин аав ээжтэй маш их хайртай. За дөнгөж ирэнгүүтээ аав ээжийг маш их сансан. Эхний бараг 7 хоног гэртээ орой болох аав ээжийг санаж үйлчсэн. Гэтэ одоо зүгээр маш их дасчихсан болохоор тэгээ зүгээр байгаа аав ээжтэй өргөлж холбоо ярьж байгаа. Тэгээд ямар ч гэсэн би аав ээжтэй маш их хайртай гэдэг л хэлээ. Үнэхээр их хайртай. Би өмнө нь аав ээжтэй нэг амар хайртай гэж хэлж байгаагүй юм билээ. Тэгээ одоо ингээд боломжийг ашиглаад идэв шүү дээ. Тийм ээ, боломжийг ашиглаад аваа.
сайхан ном байсан үснавч хандаа. Отгоо өөрийгөө танилцуулъя. Би ер нь отгоог өнөөдөр хараад Монгол гэж ерөөсөө бодоогүй шүү дээ. Монгол сарам гэж бодоагүй, хангуг сарам л гэж бододсон шүү дээ. Ирээд хэр удсан бэ? 2 сар. 2 сарын хугацаанд ер нь ямар сайхан нутагтаа эдээшин тасаа вэ? Монгол тогтол энэ төрхтэй ирсэн шүү дээ. Монголоос энэ төрхтэй ирсэн. Тийм ээ. Солонгос стилийг Монголд одоо дэлгэрүүлэх юм биш үү, тийм үү? Тийм ээ, Монгол тогтол энэ төрхтэй ирсэн. Тэгвэл төрхийн угаасаа ийм хангуг сарам байсан юм уу? Би Монгол хүн шүү дээ. Би Монгол хүн шүлэг унших уу? Аргалын мутаа борголсон малчны гэрч төрсөн би. Атар хээр нутгаа үлгийн минь гэж боддгоо. Цэхэр манан сунгалсан Сим бараа ширхэд цэлгэр сайхан нутгаа сэтгэл багтам харахад үлээж байгаа сайхан үнсэж байгаа юм шиг өршөөлт ээжийн минь гар илээдж байгаа юм шиг энэ сайхан санагдахад элэг зүрх минь дордож хосны баярын нулимс хоёр нүдийг минь бүрхэрээ. Энэ хараа урлагийн сургуулийн хүүхдүүд бас ондоо юм шүү. Өөр аяасаа үзүүлэх хүн байна уу? За тэнд энэ хараа бүр нутгаа санаад эдээшин тасаагүй нүд нь уйлсаар байгаа бүлцээсэн царайтай нэг хүн хин билээ? Хин билээ өөрөө? Яг харахгүй Монгол саран байгаа байхгүй. За одоо дотн танилцсан айлаа. Улаан ус жоох ийшээ болж идэггүй хоёлаа дараа нь учраас сургуулна. За хин билээ? Хүүхдээ яас нутгаа санаад хэцүү байна уу? Санаад хэцүү байна. Ирээд хэр удаж байгаа? Ирээд одоо сар гарна л болж байна. Бүр нүдэнд нь үлээс илгнэтэй. Энэ үлээс салхин үсэдж байгаа юм шиг санагдаад бодогдоод ах шиг байна. Монгол хэл үнэртэй сайхан байна. Танаас бүр монгол агаар үнэртэй дээ шүү. Тийм үү. За тэгээд энд ирснийх мэдээж эдээшж дасаагүй олон монголчуудтайгаа уулзч байна л да. Тэгээ чиний хувьд ер нь хэлний бэлтгэлд ороход ямар байсан бэ? Ер нь юм чинь сайн муу хоёр талтай байдаг. Сайн тал нь их байгаа хэдий ч энд ирэхэд ер нь монгол оюутнуудад хүндрэл нь юу байдаг вэ? Одоо тэгээд агарын салцаа, хоолн тэгэл тэр нь л жоох хэцүү юм да. Тэрнээс иш одоо тэгэл энэ байгаа орчин бол гоё байна. Хоошгүй байгаа юм биш үү? Чи нүдний шил авсан юм уу? Тий. Одон чимэг. За одон чимэг орой үеийн цагаар юу хийж байна? Арай үучин цаар тэгэл өрөөндөө хичээлэл хийдэг шүү дээ. Би нэрээ өнөөдөр оюутны дотор байраар танилцсан шүү. Тэгээд жижиг гэрнээ бүх юм багтцсан, тийм цогц, шийдэлтэй, цомхон өрөө байлээ. Энэ охинтой ерөөсөө танилцаагүй. Өдөр би нөгөө тааралдаа ингээ малгай өмсчихсэн чи эргэтэй юу эмхтэй юу гэсэн. Хин бэлээ? Ундрах. За ундрах ямар чиглэлээр сурахаар хүсэж мөрөөдөж байгаа юм? Үл хөдлөх хөрөнгийн менежментээр сурах гэж ирсэн. Нэг хэр удаж байгаа? 92 сар болж байна. Одоо хангог одоо сурч байгаа. Хангог юу? Тий. Тэгээ сурч байгаа тий. Цаанаасаа тий босс шинжтэй тий. Тэг үл хөдлөхөөр одоо сурах байгаа юм чи ийм л байх хэрэгтэй шүү дээ. Тийм биз дээ. За ээж аавдаа хандаж юу гэж хэлэх вэ? Тэгээ ирээдүйд бас чиний доор ажиллах тий боловсон хүчнүүдтэй хандаад. Одоо тэгээ сайн хичээгээрээ аав ээж би чам хүн шүү хотлоо. Аав ээжгаа санджин тэгээ дудгуулсан гэж бодож байгаа. Гэтэ
сайн хайртай шүү. За Эрко бол угаасаа ичнээ танил бөгөөд би дараа нь бас танилцсан энтгийн ганц мисс мөн ер нь тэгээд Стюартс энэ онгоцны үйлчлэгчийн охтууд чи эндээ их од юм бэлээ. Тэгээ 2 дугаар курсын эгч нартайгаа мэдлэхгүй болвол зогсоож ирээ загиндсан бэлээ. Загинахын би одоо харсан нүдээр хажуугаар нь 1-р курсын оюутнууд мэдлэхгүй өнгөрөх юм бол хөөш чи мэдлж мэдтгүй мөхөр нөгөөдөл нууцлаарай сайн байна уу гэд мэдлж байсан. Ийм соёл ер нь энд байдгүй те. Тийм бүх ер нь ингээд ийм соёл байдаг. Тэгээд ялангуяа Стюартс анги охтууд бол бүх самбай нартайгаа мэдлэхтэй 10 самбайч явсан юм. Самбайг яг дээд курсын 2 дугаар курсын эркагч. За эркагч самбай юм ба шүү дээ. Чи юу юм бэ? Би хүүбэ. Хүүбэ. За хүүбэнүүд хэр их байна гараа өргөдөө. Самбай хэр их байна? Самбайны ерөөсө цор ганц ховор бараа юм ба шүү дээ самбай. Самбайда баяр хүргье. Самбай цун намайг их нараад өгдөг. Энд одоо хэлний бэлтгэлтэй сурж байгаа. Үнцэн ангид орохоор компьютер графикийн чиглэлээр сурахаар ирсэн. Чам шиг ийм сахилахгүй царайтай хүмүүс энд ийм тийм цэрэгжүүлсэн байдал их л хэцүү байдаг бололтой тий хаагдмал боогдмал юм шиг хавчагдмал юм шиг тийм зүйл байдгүй. Хоолндоо цатахгүй юм шиг царай хаяа харагдал. Ер нь бол тэгээд угаасаа монголчууд усын уул асын дагаа гэдэг тэгээд ихлэрсэн болохоор жоохон дасгүйж магадгүй гэхдээ цаашлаа сурах байх угаасаа сурах гэж ирсэн. Чаднаа. Солонгос кинон дээрс би бас нилээн хэл сурсан л та. Наа дүүсээ гэж зураг авахулт юм билээ. Тэгснэ ажаа амжилт гэл тэгдэм билээ те. Та нар ер нь яг тийм гоё өрөө өгөөдгөө. Хойти. За хойти гэдгийг хэлэхгүй тэгвэл. Хойти. За дараачин дээр одоо яг юу ч тодорхойлохоо мэдэхгүй байна. Нүдэрээ инээс нэг л их үсэн гоё дээшээ босх маягтай духан гялалцсан нэг юм залуу байна. Нэг л тийм хүнтэй адилхан харин юутай ч адилхан юм дээ. Жүжигчин угнаатай адилхан юм уу? За жүжигчин угнаагийн солонгос дахь хувилбараар юу байна? Ирээд ер нь бол 8 сар болсон. Нэлээд удацсан юм шүү дээ. Тий, удаад ирсэн, дасаад ирсэн. Тэгээд ер нь бол солонгост гоё байгаа. Тэгээд бүр идэшсэн царайтай. байгаа. Идэх хоол унд нь ер таарсан шинжтэй. Тий, ер нь бол таарч байгаа. За ямар чиглэлээр сурах юм? Тий шүү. Миний яг одоо сурах мэрэгчлэх юм бол яг жүжигч. Тий. Бүр харваас ирээдүйн од шинжтэй байгаа хгүй бүр нэг солонгосын нэг од залуучууд идэв шүү. Тэг өнөөдөр бас нөгөө жүжигчний хичээл орж байхад уран чадварынх юм ямар ч хичээл орж байхад нэг жүжигчин залуу хичээл заажсан. Тэр хин бэ? Нэг жүжигчин залуу байсан. Тэгээд яриа авах гэсэн чинь нүрээ будааг учраас дараа нь болох уу гэдгийг хэлжсэн л та. Тэгээд тэр нь надад бас их сонирхолтой бөгөөд зөвшөөрөөд дотор дүрс авахд бас их сайхан санагдсан. Тэгээд хин гэсэн мөлий? Түмэн жаргалд хин дуртай гинэ? Тэгээ багш дээр суралцсан. Тэгээ багш дээр хичээл сууж байхад маш гоё байсан те. Одоо тэгээ амраач гэсэн зөвхтөө сурж байсан те. Тэгээ тийм болохоор маш гоё. Тэгээд энд ирээд хэл сураад дээрэс нь буцаад бас UBS телевизтэй очиод ажиллах сонирхолтой. Тэгээд тийм болохоор UBS телевизтэй бас эргүүлээд ашигтайгаар те. Одоо UBS телевиз мандаа яг Солонгосын одоо World Korea Group-тэй хамтраа дээрэс нь Солонгосын манай сурж байгаа сургуультай хамтарч ажилладаг. Тийм болохоор эргүүлээд UBS телевизтэй илүү үр бүтээлтэй ажиллахыг хүссэн болохоор энд ирж бас солонгос хэл сураад тэгээ өөрийнхөө хүсэж байгаа мэргэжлийн дагуу сурж байгаа. За манай гал улаан өстэй охин яагаад ийм өстэй болсон бэ гэдгийг би бас яруу тодор ярил л да. Энтхийн мэргэжлийн одоо сургуульд нь сурж байгаа жүжигчний мэргэжлийн оюутнууд бол тухайн жүжиг юм уу те дүрээ бүтээхтэй зориулаад үсээ хэрвээ цаанаас нь тайр гэвэл бүгдээрээ тайрдаг гэсэн улаанаар бод гэвэл улаанаар боддог гэсэн өнөөдөр бэлтгэлтэй гэлөө. Бэлтгэлтэй. Тэгээд өдрөө алга ер нь бэлтгэлтэй байдаг. Тэгээд энд ирээд одоо бас бид нэр хамт ирсэн 8 сар болж байна. Тэгээд ер нь бол ингэж бодсон шүү дээ. Би ирээд ингээ баян хичээлтэй бүр баян бэлтгэлтэй байдаг. Монгол хүүхдүүдтэйгээ ч гэсэн ховор уулздаг. Орой дотор байранд очихоор л хүүхдүүдтэйгээ уулздаг. Тэгээд би монголч 10 жилээ төгсөөд 3 жил сурчаад ирсэн. Тэгээд 13 жил сурчаад би энд ирээд жүжигчний ангид орчоод гэрлүүгээ ээжлүүгээрээ ээжээ би 13 жил охин сургууль сураагүй юм бэ. Нэг ч өдөр сургууль сураагүй юм бэ гэж хэлчихсэн. Гэтэ яг хавд өөрийнхөө хүсэл мөрөөдлийн дагуу ирсэн болохоор тэгэл зориул хайтин. Тэгээд охиныхоо хүсэл мөрөөдлийг дэмжиж явуулж өгсөнд нь баярлалаа. За ер нь бол манай энд ирсэн хүүхдүүдийн
нэг онцлог нь юм уу давуу тал нь ирээдүгөө их гоё харж чадж байна. Би яг ингэн тэгнэ гэж ярьж байгаа надад их таалагдсан. Сумиас өнөөдөр би Монгол руу очихдаа студенттэй болоо өөр ингэсэн студенттэй болоод очино гэж хэлжсэн. Тэр нь бас надад их гоё санагдсан. Конгжу урлагийн их сургуульд хөл тавьснаас хойш миний сэтгэл зүрх маш тийм сэтгэл хангалуун Монгол оюутнуудаараа бахархсан. Монгол хүний потенциал, Монгол хүний ич хүч чадвар ямар байгааг бас багш нараас нь сонсоод сэтгэл өндөр буцаж байна. Ээж аавд нь ч гэсэн хэлэх хүүхдээ энэ нэвтрүүлгээрээ дамжуулаад та нарын ээж аав ч гэсэн миний хүүхдийн хүний зэрэгтэй олон улсын оюутнуудын дундаас онцгой сондгой байж чадж байна гэж итгэл дүүрэн бодох байхаа. Тийм ч учраас өнөөдрийн нэвтрүүлгийг эндээс бэлтгэсэндээ манай баг хамт олон үнэхээр сэтгэл дүүрэн байна. Ингээд Монголын төлөө зохилох зүрхтэй, Монголын ич хүчтэй залуус та бүхнээрээ нийт монголчуудынхаа өмнөөс бахархаж байгаагаа дахин илэрхийлье. Баярлалаа. Би удахгүй цагаан сараар бол очих гэсэн бодолтой байгаа. Тэгээ очихлаараа ихээр сайхан уулзцаая гэж хэлье. Тэгээд энд ирээд би нэг удаагүй байгаа сар гарan болсон ч гэсэн охиноо маш их санаж байна. Охиныгоо 17 хоногтой байхад би нааш ирсэн. Тэгээд охиндоо их нэртэй аавчтай. Бүтэн маш их хайртай шүү гэж хэлье. Тэгээд хүн анин аав удахгүй очно гэдээ. Энд сураад одоо 2 сар болж байна. Их олон зүйлийг сурж байгаа. Тэгээд хамгийн түрүүнд гэр бүлийнхэндээ ээжтэй хамгаа сартай ээжтэй охин нь маш сайн байгаа. Энд сураад их олон зүйлийг сурж байгаа. Хүсэл мөрөөдөл хөдлөө энд ирсэн болохоор надад бүх зүйл сайхан байна. Тэгээд 3 ах 4 эгчтэй хамгийн гол нь тэгээд бас UBS телевизийнхэндээ төбий орнууд төбий тэнцэнийг зохион байгуулсан UBS телевизийнхэндээ маш баярлалаа гэж хэлмээр байна. Юуны Монгол сууж байгаа ээж аав маш хайртайгаа хэлий. Хүн энд 8 сар хэдий болсон ч тайдаг аюу санагалцдаг. Ээж аавдаа болон гэр бүлдээ маш хайртай шүү л гэж хэлээ. Ээж аавдаа хайртай шүү. Бас дүүгээ маш их санаж байна. Найзуудтайгаа ч гэсэн хүний газар ирсэн хэдий нэг удааг байгаа ч гэсэн үнэхээр санаж байна. Гэтэ хичээнэ. Ээж аав тэгээд дүүгээ маш их санаж байна. Тэгээд ийш явуулж гисэн баярлаа. Маш их хайртай шүү. Охин нь сайн хичээгээд тэгээд утгаа очноо. За сайн байцгаана уу? UBS телевизээр дамжуулаад эцэгтэй гэрийнхэн өөрийгөө харуулж байгаа маш баяртай байна. Тэгээд би Солонгос ирээд 2 жил 4-5 сар болж байна одоо. Одоо төгсөх анги 2 сар сургуулаа төгсөөд тэгээд ажилд ороход бэлтэж байгаа. Онгоцны өрс мэргэжлэр сурж байгаа. Хүн ихэр дуртай зүйлээ хийн гэдэг үнэхээр сайхан юм байна. Эцэг хоёрт энэ боломжийг нээж өгсөнд үнэхээр их баярлалаа. Аав ээжтэй, эгчтэй, ахтай, дүүтэй хайртай шүү гэж хэлье. Одоо ээж аавтай маш их хайртай шүү. Улаанбаатарчуудтай, монголчуудтай бүгдээрээ хайртай гэдгээ дахин хэлье. Хайртай! Хэрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эвнийг өвөрлөн ирнэ гэж нэгэн цаг их найрагч хэлсэн байдаг. Түүн дугаа адил Монгол оюутнууд маань хүний нутгаас өөрсдийн чинг сэтгэлийн үгээ манай нэвтрүүлгээр дамжуулан хүргэж богинохонч гэсэн хугацаанд бид бүхэнтэй цагийг сайхан өнгөрөөж чадсан юм а. Тэдэнтэй уулзчаад буцах замдаа олон зүйлийн тухай бодлоо. Монголчууд хаанч хэний ч дор орлогыг сурч мэдэх цаг иржээ. Ихэм үзэгчдээ та бүхний сайн мэдих To Be or Not To Be нэвтрүүлгийн маань Гран При шагналтан Ганбаатар 2 дугаар байрын шагналтан мөнх чимэг нар Конгжу урлагийн дээд сургуульд суралцж байгааг та бүхэндээ хүргэсэн. Тэгвэл одоо та бүхний хэдийнэ танил болоод байгаа Конгжу урлагийн дээд сургуулийн ерөнхий захирал ноён Ким Сүрянтай уулзуулж байна. Тэгээд Монгол оюутнуудад Монгол залуус хандаж бас өөрийнхөө чин сэтгэлийн мэдчилгээг дамжуулахыг хүссэн. Ингээд бүгдээрээ хамтдаа уулзцгаая. 안녕하세요. 안녕하세요.
Сайн байна уу? Би Конжо урлагийн дээд сургуулийн захирал Ким Шорьян байна. Би Монголд хувийн шугамаар 5-6 удаа зочилж байсан. Монгол очих их дуртай. Манай сургуульд төбий орнууд төбий театрчилсан реалити шоуны 1 болон 2 дугаар байрын шагналтан оюутнууд тэтгэлгээрээ суралцж байгаа. Сургуулийн захирлын хувьд би тэр оюутнуудтай их анхаарал тавьдаг. Манай сургуульд суралцж байгаа монгол оюутнууд маш амжилттай сурч байгаа. Монгол оюутны хувьд сэтгэн бодох чадвар ой тогтоолд их сайтай байдаг шүү. Ер нь дэлхийд хамгийн хэл сурах чадвар өндөртэй хүмүүсийг монголчууд байхаа гэж боддог. Манай Конжо урлагийн дээд сургууль нь Солонгос улстай анхудаа кино болон телевизийн мэргэжилтэн бэлтгэж эхэлсэн. Монголын олон оюутан залуучууд телевиз болон киноны чиглэлээр суралцахыг хүсэж байгаа бол манай Конжо урлагийн дээд сургуулийг зориорой гэж хэлэх байна. Өндөр чадвартай багш нар мэргэжлийн сургуулийн тохилог орчинд хичээлэх боломжийг олгох болно. Манай дээр сурснаар дэлхийн хэмжээний өндөр мэргэжилтэн болж төгснө. Онцгойлж нэгэн зүйл хэлэхэд сургуулийн захирал миний бие монголчуудад маш их илгээтэй байдаг. Монгол оюутнуудтай хайртай. Ингээд олон оюутнууд манай сургуулийг зорингирч суралцахыг хүсэж байна. Та бүхэнд баярлалаа. 유학생들이 우리 학교에 와서 공부할 수 있는 그런 기회를 가졌으면 합니다. 고맙습니다.